Хөөхөн хоёр гараа атгаад амар том нүднүүдтэй анаарай. За залбирцгаая. Тэнгэр газар болоод түүнд орших бүх зүйлийг бүтээсэн эзэн бурхан та. Өнөөдөр энэ цагт эзэн та энэ бяцхан хүүхдүүдэд өөрийн үгээ ухааруулж Библи үнэн бурхан амьд оршдог гэдгийг мэдэж чадхад эзэн та хамт байж тусалж өгөөрэй. Өнөөдөр энэ цагт ирсэн бүх хил хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эзэн бурхан та нээж өгнө гэдэгт итгэж байна. Үгийг дамжуулах сул дорой хүнд эзэн та мэрэгэн ухаан хүч чадлыг хариун сүнсээр дүүргэж өгнө. Энэ цагийг эзэн бурхан авд танд даатгалаа. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүс Христийн нэрээр гун залбирлаа. Амен. За одоо бүгднгийнх нь юу хэлсэн байгаа лээ? Хүсэн үлдээсэн юу хэлсэн байгаа юм? Амралт хэлсэн бүгдөө станараа хичээл ингэж хийжсэн болохоор уур нэрж байгаа бах тийм ээ. Станараа ингэтлээ хичээл хийсэн болохоор одоо нэг хүсэн үлдээсэн амралт маань хэлсэн байгаа. Тийм үү? Тийм үстэй. Одоо амралт хэлсэн бүгдөө өстө ийм хичээлээс хүсгэн ч гэсэн амрах гад байж байгаа тийм ээ. Гоё юу? Гоё юм уу муухай юм уу? Амралт гоё тийм ээ. Гэхдээ бид нэр сайн сурах ёстой тийм ээ. За тэгэхээр хүүхдүүдээ 1 2 3 за багш руугаа сайн харж шүү. За багш руугаа сайн харж байгаа хүүхдээ багшин шагнана. Тийм гоё юм байна. За бүгдөө л ингэж хичээлээ хийгээл өстой ядарч байгаа л 7 хоногийн амралт гэсэн чи семинар эхэлсэн чи уур үрж гин үгүй юу? Гоё нөө. Тийм ээ бид нар энд бурхны үгийг сурахаар ирсэн. За тэгвэл хүүхдүүдээ үгүй би яагаад семинар сонсох ёстой вэ гэдгийг та нар мэдэх үү? Тэгэхээр хүүхдүүдийн нэг ийм дуу байдаг та нар мэдэх үү? Намаа хүүхэд байх дуулдаг гэсэн юм багш нараас мэднэ. Ийм дуул та. Адро боро яагаад өнгөнгөр ордгүн бэ? Алтан нар яагаад шүндөлөр ирдгүн бэ? Яагаад вэ? Яагаад вэ гэдэг дуу байдаг байхгүй юу? Энэ дууны нэр нэг сонио яагаад вэ гэдэг гоц. Адро боро яагаад өнгөнгөр ордггүй юм бол тэгээ ингэж байгаа хоёрдугаар байдаг нь хөрөл хөшөө яагаад хөлөө амраад суудгүй юм бэ гэдэг дуу байдаг. Тэгээ хөөрдөг онгоц яагаад жигүүр дэвэж нисдэггүй юм бэ гэж байгаа байхгүй юу? Тийм багаз. Гэхдээ энэ бүх асуултын хариултанд дандаа яагаад вэ л гэдэг байна. Тэгвэл өнөөдөр бид нэр яагаад вэ гэдэг асуултыг бас бодох хэрэгтэй гэсэн үг байна. Энд ирсэн хүүхдүүд маань юу ч л бодолгүй инээгээл тоглоод тийм ээ унтж байгаа л идэл явчих юм бол ямар ч тийм ээ бурхны үгийг сонсож байгаа хэрэг байх байна. Ойлгосноо? Тэгвэл бид нэр яагаад энд газар сууж байгаа вэ гэдгээ бодох ёстой. Хамгийн ухаантай хүүхэд нь энэ газар яагаад ирсэн бэ гэдгээ мэдж байх ёстой. Яагаад ирсэн юм бол? Яагаад ирсэн бэ? Тийм ээ бид нар мөнхийн улсыг авахын мөнхийн улсад очихын тулд ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бид нар энэ цагаас ахуулаад Библийн тухай сурах гэж байгаа юм. Библийн тухай. Ойлгосноо? Тэгэхээр бид нар юу ч л бодолгүй хүүхдүүдийг зүгээр л өмөлж болохгүй гэсэн үг байна. Ойлгосноо? За тэнд сууж байгаа хүүхдүүд чи эдгээр ингэх юм лээ? 3-ийнх нь үү те? За ингрийн тэмдгээ оролдохгүй. За үзэг балаар юм бичихгүй. Дэлгэцэн дээр гарч байгаа үгийг уншихад болно шүү. Ойлгосноо? Тийм үү? За сайн байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ ишлэлийг уншаад эхлүүлье. За хамт уншия. Тэнд энэ багчуудаас хэн нэгэн нь алдагдах нь тэнгэрт байгаа эцгийн чинь хүсэл биш юм. Матай 18:24 дээр бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр нэг ч хүүхэд тийм ээ алдагдахыг бурхан хүсдэггүй байх нь байна. Бурхан бүх хүүхдүүдийг энэ мөнхийн улсын найрамд ирээсэ гэж хүсдэг байхгүй юу? Нэг ч хүүхэд алдагдахыг бурхан хүсдэггүй. Ангийнх нь хүүхдээс нэг хүүхэд нь биеийн өвдөд хичээлд ирэхгүй байх бол та нар гоё байдаг муухай байдаг юм. Муухай хайдаг үстэй манай найз яач ба гэх тийм ээ. Яг л түүнтэй адилхан бурхан ч гэсэн бид нарыг нэг ч хүүхдийг алдагдахыг бурхан хүсдэггүй байх нь. Тийм учраас өнөөдөр бид нар хамтдаа энэ газар цугласан гэдэгт багш нь итгэж байна.
За тэгээд бүгдөө хамтдаа өнөөдөр Библиэр дамжуулаад хэнийг мэддэгч байгаа вэ гэвэл тийм ээ Бурхныг мэддэгч байгаа юм. За тэгэхээр Библиэлд Бурхан өөрийгөө эзэн Бурхан гэж хэлэгддэг. За тэгэхээр бүгдөө хамтдаа уншицгаая. Тиймээс таньж мэдцгээ эзнийг мэдхийн тулд шамдацгаая. 6-гийн 3. Бид нар тэгвэл өнөөдрөөс ахуулаад хэнийг мэдхийн тулд бүр хичээнгүй сайн сурах хэрэгтэй байх нь. Бурханыг байгаа үстэй. Бурханыг сая хэнийг гэсэн бэ? Эзэн Бурханыг. Эзэн Бурханыг. Яагаад эзэн гэдгийг мэдэх үү? Тэнгэр газрыг бүтээсэн учраас. Намайг бүтээсэн учраас. Гэхдээ энд байгаа бүх уул ус ургамал амьтдыг бүтээсэн учраас эзэн Бурхан гэж хэлэгддэг байхгүй юу? Ойлгосноо? Харин хүнийг болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр аягүй сайн зөвхт амьдрах гэж гэгэрсэн, ариуссан хүнийг л Бурхан гэж хэлдэг юм. Харин Бурхан бол хүн биш байхгүй юу? Эзэн Бурхан. Ойлгосноо? За тэгвэл бид нар яаж сонсох ёстой вэ гэвэл тийм ээ? Ром 10:17 дээр ийм үг байгаа хамт уншийе. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. 10:17. Сайн байна. Ямар сайн уншдаг хүмүүс вэ? За тэгэхээр итгэл нь юунаас ирдэг гэж байна? Сонсохоос гэж байгаа үстэй. Тийм учраас өнөөдөөс ахуулаад манай хүмүүс яг хэвээр чихэн дэлдэлгээд нүдэн бүлтийлгээд яг хэвээр семинарыг маань сонсох ёстой байна. Ойлгосноо? Тэгвэл би Бурхны үгийг ухаарад яан вэ гэхээр итгэж чаднаа гэсэн үг байна. 1 2 3. За багш нь инээж байгаа ч бас ууртай хүн шүү дээ. Багшийнхаа муухай царайг хармаар байна уу, инээж байгаа царайг хармаар байна уу? Тэгвэл битгий хүмүүлээр ойлгосноо? За. Тийм учраас багш нь сая юу гэж хэлсэн? Юугаар дамжуулан итгэл ирдэг гэсэн байна. Сонсохоор дамжуулан Бурхныг мэдэх итгэл ирдэг байхгүй юу? Тэгвэл өнөөдөр бид нар юуг сурах гэж байгаа вэ? Библийг сурангаа хэнийг мэдэх гэж байна уу? Эзэн Бурхныг бид нар мэднэ. Тэгэх юм бол биднэрт юу төрөх вэ гэхээр итгэл төрнө. Итгэл төрнө. За тэгвэл багш нь нэг юм таалах уу? За хүүхдүүдийг итгэл гэдэг зүйлд нь тос болохын тулд. За. Асууя багш нь. Гараар гэж хэлээрэй заяа. За. Багшийн германд товч байгаа итгэж гин үү? Итгэж гин. За, өшөө. Итгэж гин. За, өшөө. Итгэхгүй байна. За, энэ бол та нарын л бодлого тийм ээ. Хэрвээ багшийн германд товч байгаа гэдэгт 100% итгэхийн тулд та нар юу хэрэгтэй вэ? Та нарт сонсох уу? Нотлогоо хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Гэхдээ багшаа таны германд нэрээ товч байгаа мó гэдгийг чи харъя. Зарим хүүхэд нь ингэнэ манаа багш худлаа ярьдаггүй учраас германд нь байгаа гэдэгт би итгэж байхгүй л яах юм. Багш өстө бидрийг худлаа асуух гээд германд хийгээгүй юм шиг байна. Байвал яах юм? Тэгэхээр бидний бодлого уус. Тэгвэл бид нар багшийн германд товч байгаа гэдэгт итгэхийн тулд бид нар эхлээд яах ёстой вэ? Нотлогоогоо харуулчих багшаа. Тэгвэл итгэлээ. За багш нь харуулъя бүгдөө шалгая. Миний германд товч байна уу? Энэ товч байгаа үстэй. Товч байна уу? Германд хийлээ шүү. Одоо миний германд товч байгаа юу? Итгэж гин үү? Итгэл гэдэг чинь ийм ингийн байхгүй юу? Та нар сая бүгд итгэсэн үү? Одоо багшийн германд товч байгаа те? Үнэн үү? Яг уу? Яг л үнтэй адилхан бид нар Бурхны үгийг нотлогоор дамжуулан харж түнд итгэх хэрэгтэй гэсэн үг. Ойлгосноо? Тийм учраас бид нар сонсох ёстой гэсэн үг байна. Сайн сонсох ёстой. Үн үлх юм бол сонсч чадахгүй. За. Юмаа битгий оролдоорой. Зүгээр тавьчих тийм. Өнөөдөр та нарын ямар нэгэн юм хийх, ярих зүйл ерөөсөө хэрэггүй. Зүгээр л сонсоход болно. За. Тэгтэл нэг ийм нөхдүүд байдаг. Багшийн яриаг бол би мэдэн шүү дээ. Би энэ семинарыг одоо удаа сонсцсон юм чи.
Гисэн нөхдүүд сууж байгаа энд. Олон удаа семинар сонссон учраас өстө мэддэг юм яриад юм. Мэддэн штэ багшаа. Мэддэг гэдэг хүмүүс Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр ийм үгийг хэлсэн байна. Хамт уншъя. Сонсохоос өмнө хариу хэлэх нь мулгуу агаад ичхүртэй. Сургаалт төгсгийн 18:13 дээр Бурхан бидэнд тандан хэлсэн байна. Юу гэсэн байна? Сонсохоос өмнө хариу хэлдэг хүн бол ямар хүн гэж байна? Угаантай хүн гэж байна уу? Мулгуу хүн гэж байна уу? Мулгуу гоцтой. Тэгвэл сонсохоос өмнө хариу хэлдэг хүүхэд болох юм бол тэр хүүхэд ямар хүүхэд болох нь? Мулгуу болох юм шүү дээ. Тийм байгааз мулгуу гэх юм бол нөгөө үгээр нь хэлэх юм бол тэнэг гэсэн үг байхгүй. Бүр нөгөө үгээр нь хэлбэл монхог гэсэн үг байхгүй. Тийм байгааз солонгос үгээр хэлэх юм бол табу гэж байгаа. Орос үгээр хэлэх юм бол юу гэж хэлдэг юм гэдэггүй дурак гэж хэлдэг юм. Тэгэхээр ийм муу хүүхэд байж болохгүй байх нь ойлгосноо? Харин бид нар яах ёстой байх нь вэ гэхээр сонссныхоо дараа хариулт хэлэх ёстой. Ойлгосноо? Гэтэл багшаа мэддэг юм яриад байна. Би надад ч мэдэн багшаа гэдэг юм бол тэр хүүхэд маш муухай хүүхэд байх юм байна. Тийм учраас магадгүй олон удаа семинар сонсоод та нар бүгдийн сайн жижилсэн байж болно. Гэхдээ төрүүлж юусоо хариулж болохгүй шүү. Ойлгосноо? За тэгвэл өнөөдөр бид нар хамтдаа 3 өдрийн турш Библийг сурнаа. Сурахдаа бид нар юу сурах вэ гэхээр Тэнгэр газрыг бүтээсэн Бурханыг мэдэж авна. Дээрээс нь бид нар Библийн тухай сурна. За тэгээд бид нар Есүсийг мэдэж аваад хаашаа явахыг бол Деваажинд очиж байгаа байхгүй. Деваажин. Тэгвэл та бүхэн багш нь Деваажин харуулах уу? Та нар харах юм бол семинараа сайн сонсно үү? Деваажин харуул өгөхгүй л дээ. Бурханыг харуул өгнө. За тийм учраас сайн сонсох ёстой байх нь ойлгосноо? 1 2 3. За тэгвэл Бурханы өгөх гээд байгаа бэлэг болох мөнхийн ус буюу Деваажин гэдэг газар ийм зураг байдаг. Гэтэл энд нэг хоёр нөхөр ингэж байгаа юм. Тийм ээ. Тэр Бурханы өгөх гээд байгаа мөнхийн ус нь ямар юм болоо гэж бодож байна. Тийм байгааз. Гэтэл энд нэг охин би ямар юм бол тоо. За тэгвэл багш нь харуулъя. Энэ бол мөнхийн усын хаалга нөхгүй юу? Хаалга нь. Гэтэл Ичлэл номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хамт уншия. Хаалга нэг бүрэн нэг цол сув байсан бөгөөд хотын годомж нь тунгалаг шил мэд шижил алт байв. За тэгэхээр араа мөнхийн усын хаалга болгоно нь үнэтэй сувдаар хийгдсэн. Энэ харагдаж байгаа үстэй тэн дээр. Тэгээд дараа шал нь юу вэ гэхээр шижил алт. Одоо бидний шал бол бэлтаа ууз. Мөнхийн усын шал нь юу гэж юм? Алт гэж байгаа байхгүй юу? Гэхдээ алтан дээр алхаад явна гэсэн байх нь шүү дээ. Гоё нөө. За 1 2 3. Багш нь амар гоё юм ярьж өгч байгаа чи амар муухай байгаад их юм. За наашаа сайн хараараа багшгаа. Дараа нь энэ бол мөнхийн улсын хаалгын нэгэд орох юм бол ийм байж байгаа. Тэр доор нэг 2 3 хүн зогсож гинүү. Гэхдээ магадгүй тэнд би зогсож байгаа ч юм билүү тийм ээ. За хардаа мөнхийн улсын хаалгыг татал орох юм бол ийм үзэгсэндээ шууд нүд гялалзаал ерөөсө гялбаад юм харж чадахгүй. Та нар нарыг харж чадах уу? Чадахгүй тийм ээ. Тийм учраас Илчлэл 21:21 дээр ийм өгөж байгаа. Талс мэдэг гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь годомжных нь төвд байв. Голын хоёр талд нь 12 төрлийн үр жимс ургуулan сарбар үр жимсэн боловсруулж буй амийн мод байлаа. Тэгэхээр мөнхийн усын татал орох юм бол тийм ээ. Татвар нь юу гэж байгаа гэж амийн мод байж байгаа. Энэ голоор нь амийн мод байгаа байхгүй юу? Энэ урсж байгаа гол нь. Эндээс уусан хүн өхөхгүй. Гоё нөө. Ийм гоё газар очих гэж штэ бид нар. Очимаар гоцтой. Тэгээд ингэж хэлж байгаа юм. Хардаа өшөө гоёг үзүүлээ наашаараа 1 2 3. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудаж, уйлах, өвдөх гэж үгүй болно. Илчлэл 21:4. Мөнхийн улсад тэгвэл юу байхгүй гэхээр өгдөггүй байхгүй. Тэгээд тэнд юу гэхээр өвчин байхгүй. Тэгэхээр мөнхийн улсад шахны линт хэрэггүй.
Гоё гоц тий. Мөнхийн усад ийм хэрэггүй. Ягаад би өвдөхгүй юм чи. Энд ч гараад зүсээд ёо гэж шахналын тавьж байгаач мөнхийн усад угаасаа тийм байхгүй. Гоё нөө. Тэгээд хараа мөнхийн усад нэг байдаггүй зүйлийг хэлж өгөө би. Багш нэлж мөнхийн усад гарч ид ирэхгүй. Тэгэхээр дандаа гэрэлтэй байх гэсэн байгаа тээ. Мөнхийн усад харанхуй байхгүй. Та нар харанхуйгаас айдаггүй. Айдаг үстэй. Шинэ орц руу орох гэхээр чаа гэж тэгж байгаа ч тээ. Тийм ээ. Тэгвэл мөнхийн усад юу гэж харанхуй байхгүй. Бид нар гарч идэн барих шаардлагагүй яах нь вэ? Дандаа өдөр. Гоё гоцтэй. Тэгээд тэнд өвдөх гэдэг зүйл байхгүй, үхэл гэдэг зүйл байхгүй, ойлгох гэдэг зүйлч байхгүй. Бид нар энд сэтгэл өвдөд уйлаад байгааз тэнд очих юм бол дандаа инээ. Гэхдээ инээгээл хаа ямар гоё хаа л гэдээ байгаад байх юм. Гоё гоцтэй. Дээрэс нь мөнхийн усд очих юм бол бид нар хинтэй хамт байна гэж Бурхантай хамт байна. За хамт уншия. Харагтун Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэгж байгааз бид нар тэнд Бурхантай хамт байна гэж боддоо. Гоё гоцтой. Есүстэй бид хамт байна гэсэн үг тэнд. Дээрс нь бүр нэг гоё зүйлийг харуулъя. Энэ юм гэж мөнхийн усд очиод бид нар бартаа тоглоно шүү дээ. Одоо бид нар бартаа тоглоыг бариулд идчихин үстэй. Гэтэл Библиэд ийм үг гэж байгаа хамт уншия. Чон хурагтай хамт амьдран, эргэс ишгтэй хамт хэвтэж, туулыг залуу аслантай хамттан тижээж, бяцхан хүү тэднийг удирдана. Мөнхийн усад бид нар яам гэж байна. Бүр чон хурагтай хамт тоглоод, эргэс ишгтэй хамт хэвтээд, туулууд бүр аслантай хамт байна гэдэг байгаа байхгүй юу? Тэнд бие биенийг идэхгүй гэж байгаа. Тийм том аимшигтай амьтад хүртэл яахчгүй. Тэгээ бид нар тэдэрдээ тоглоно. Гоё юу? Тэгвэл ийм мөнхийн усд очих хүсэж байна уу? Хүсэж байгаа юм уу? Хүсэхгүй байх юм. Ямар суулын хүсэж байна уу? Ингэж сонсох хэрэгтэй ойлгосноо? За, тийм учраас Бурханы бэлэг болох мөнхийн усыг бид нар тийм ээ олж авах ёстой гэсэн үг. Олж авах ёстой. Тэгэхээр бид нар мөнхийн усад очихын тулд эхлээд бид нар Бурханыг мэдэх ёстой. Гэтэл хүүхдүүд ингэдэг багш Бурхан байгаа юм уу? Яагаад? Нөгөө Бурхан чи харагдахгүй юм чинь. Гэхдээ хараагүй юм чи яаж би Бурханд итгэх юм гэдэг. Тэгвэл хүүхдүүдээ энэ өрөөнд дотор агаар байна уу? Та нар амьсгалж байна уу? Нүдэнд харагдаж байна уу? Харагдахгүй хөзтэй. Нүдэнд агаар харагддаггүй. Та нар агаарыг гараараа барьж чадах уу? За тэгвэл хажууд байгаа найзтай агаарыг бэлгэлээ. За. Харагдахгүй байгаа ч гэсэн бид нар агаар гэдэг зүйл байгаа учраас амьсгалж байгаа тийм ээ? Тийм үү үстэй. Гэхдээ агаар байгаа нь үнэн нь үү? Үнэн шүү дээ. Үнэн. 100% үнэн байгаа учраас бид нар амьсгалж байна. Гэтэл энэ газар дээр бидний нүдэнд харагддаг зүйл маань 22% байдаг. Харин нүдэнд харагддаггүй зүйл маань хэдөө байдгийг мэдхүү? 78%. Энэ дэлхий дээр харагддаггүй зүйлс гэдэг зүйлийг 100% гэж авч үзэх юм бол бидний нүдэнд харагдаж байгаа зүйл маань 22% байдаг. Харагддаггүй зүйл маань 78%. Аль нь их вэ? Харагдахгүй байгаа зүйлс нь их байгаа үстэй. Гэхдээ харагдахгүй байгаа зүйлс нь дандаа мөнхийн чанарыг агуулдаг гэж байдаг. Харагддаг зүйлс нь төр зурих байдаг. Хэсэг үзэгдээд алга болдог зүйл байдаг. Тийм ээ? Олон гоё хувцсны өнгөнүүд, олон гоё нүдний шилнүүд, тийм ээ? Олон гоё гар утаснууд гэж явж л байгаа хэл да. Харагддаг зүйлс нь тооцох юм бол нэг 22%-аас илүү байхгүй. Гэтэл харагдахгүй байгаа зүйлс нь хамаагүй их байх удаа бид нар үгүй Бурхан нүдэнд харагдахгүй байна гэдэг бид нар байхгүй гэж бодох нь монхог хэрэг байх нь. Хардаа та бүхэн гоё үнэрийг юугаар мэдэрдэг үү? Үгүй энэ хүн болгонд хамар байгаа учраас л бид нар гоё үнэрийг үнэртэж байгаа зү. Тийм ээ? Өсөж байх юм бол ямар гоё хоол үнэртэж байна гэл тийм ээ? Тэгэл ээж та ямар гоё үнэртээс түрхсэн гэл тийм ээ? Тийм ээ. Бид нар тэгтээ үнэр бидэнд харагдаж байна уу?
Харагдахгүй гоцтой. Харагдахгүй мөртлөө бид нар үнэрийг мэдрэж чадж байгаа гоц. Юугаар дамжуулан харж байна? Хамраараа дамжуулан хараад байгаа гоцтой. Тийм гоц. Та нар тэгвэл багшийнхаа дууг сонсож байна уу? Тэр сонсож байгаа гоцтой. Тэгвэл одоо дуу харагдаж байна уу? Харагдахгүй гоц. Энэ харагдж байгаа хүүхдийг эмнэлэг рүү эртгий явуулсан дээр. Тийм байгааз харагдахгүй. Гэхдээ бид нар юугаар дамжуулан харж байна? Чихээрээ дамжуулан харж байгаа үстэй. Та нардаг бол гоё хоолны амтыг харддаг. Амтын үү? Амтыг харддаг юм уу? Амт харагддаггүй. Харин амандаа хийх үед л мэдрэгддэг ямар гоё амттай, ямар давстай, ямар шорвогийн гэл тийм ээ. Гэхдээ ямар нилоо юм бэ гэж мэддэг үстэй. Ямар гашуун юм бэ гэл тийм ээ. Бид нэр амтыг гаднаас нь хараад мэддэггүй ч амталч бид нар мэддэгтэй адилхан. Тэгвэл бид нар Бурхныг яаж харах вэ гэвэл Библиэр дамжуулан бид нар Бурхныг хардаг. Одоо бидний сураад байгаа энэхүү Библиэр дамжуулан бид нар Бурхныг харах болно. Ойлгож байна уу? Гэтэл нэг хүүхэд хэлсэн чинь ингэж байгаа байхгүй юу? Багшаа Библиэр Бурхныг харна гэсэн үү те гэсэн гэртээ очиж ингэсэн гэсэн. Бурхан харагдгаа. Ингээд явж ийсэн чинь өвөн тарц. Манай өвөө чинь Бурхан юм биш үү гэж бодох уу? Үгүй ээ. Бурханыг ингэж харахгүй байх нэ. Бид нар Библийг сонсож, уншиж вечиж мэднэ гэсэн үг байна. Ойлгосноо? За тэгвэл бүгдөө Бурхан яагаад харагддаг юм бэ гэдэг талаар хамтдаа харцгаая. За бүгдөө 1-р Тимот 6-гийн 16-ыг хамтдаа уншъя. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. 1-р Тимот 6-гийн 16. Ямар ч хүн түүнийг харж чадахгүй гэсэн байгаа зү. Тийм байгаач. Яагаад гэвэл Бурхан хөршгүй гэрлийн дотор оршдог. Өгшгүй мөнхийг эзэмшдэг. Та нар руу харж чадах уу? Нар руу хардаг хүн байдаггүй. Байхгүй. Нарыг харж чадахгүй болохоор бид нэр ингэж идэг үстэй, тийм ээ? Хурц гэрлийг харж чадах уу? Чадахгүй. Тийм учраас Бурхан хөршгүй тэр гэрлийн дотор оршдог учраас хинж Бурханыг харж чадахгүй байхгүй юу? Хардаа? За. Энд байна, тийм ээ? Харагддаг болоод харагддаггүй зүйлсийн тал дээр ярьцгаая. Ээжийн нүд харагдах уу? Тэгвэл ээжийн хайр харагдах уу? Харагддаггүй шүү дээ ээжийн хайр. Аавын хөлс харагдах уу? Аавын хөдөлмөр нь харагдахгүй шүү. Аав хөдөлмөрж байгаа нь бид нар мэддэггүй л үстэй. Аав мөнгөө л аваад ирдэг. Тийм биз? Тэгэл би тэрүүгээр нь ундаг дугаа аваад гоё юм унаал яваад иддэг шүү дээ, тийм ээ? Та нарт тэгвэл утаа харагддаг уу? Салхи харагддаг уу? Тэгвэл цагийн зүй харагддаг уу? Харагддаг шүү дээ. Цаг хугацааг хардаг хүн байна уу? Кино үздэг хүмүүс хардаг гэдэг юм билээ. Хүүхэлдэйн кино үзснээс болоод цаг хугацааны юммаар аялдаг машин суугаад хардаг гэдэг байна. Тийм байхгүй. Тэр бол уран сайхны арга байна. Бид нар дэндүү жижиг юм харж чадах уу? За тэгвэл хараа хүн ийм сул дураар да. Нааш харж байгаа 1 2 3 ингүүл харж чадах уу? Дэндүү 5 юм харж чадахгүй гоц. Унш чадахгүй ингэж байгаа. Чадахгүй. Тэгвэл бүр жижиг юм харж чадахгүй шүү дээ бид нар. Бидний нүд чинь дутмаг байхгүй юу? Маш хол байгаа зүйлийг харж чадах уу? Чадахгүй. Тийм биз дээ. Бид нар харж чаддаггүй. Тийм учраас бидэнд хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ? Хол байгаа тэр бүх зүйлсийг бид нар харж чаддаггүй мөртлөө Бурхан байхгүй гэж ярьдаг нь тийм ээ? Тэр нь ухаантай хэрэг байна уу? Монхог хэрэг байх нь уу? Монхог хэрэг байгаа зү. Тийм учраас бид нар Библиэр дамжуулаад Бурханыг мэдэж чаднаа гэж хэлж байгаа. За тэгвэл бид нар Библиэр дамжуулаад яагаад өнөөдөр энд гарсан бэ гэдгийг маш тодорхой зүйлийг багш нь хэлж өгье. За бүгдээрээ хамтдаа Иохан 17-гийн 3-ыг хамт уншъя. Цорын ганц үнэн Бурхан таны болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн. За тэгвэл хараа бид нар Библийг судалснараа мөнхийн амыг авах гэж байгаа байхгүй юу? За тэгвэл хүүхдүүдээ мөнхийн амтай хүн хаана очдгийг мэдгүй. Дан гэдэг газар очдог байхгүй энд.
Мөнхийн улсад ямар хүн очдог гэж байна? Мөнхийн амьтай хүн очдог байхгүй юу? Хараа мөнхийн улсад мөнхийн амьтай хүн л очино. Ойлгосноо? 1 2 3. Тэгвэл энэ мөнхийн амийг би яаж олж авах вэ? Сонсох хэрэгтэй. Ойлгосноо? Тэгвэл ингэж хэлж байгаа юм. Мөнх амийг авахын тулд нэгдүгээр цорын ганц үнэн бурхныг бид нар мэдэх хэрэгтэй. Цорын ганц үнэн бурхныг. Хоёрдугаар түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь бидэнд мөнхийн ам болж байгаа юм. Ойлгосноо? За тийм учраас одоо бид нар Библиэр дамжуулан сурах гэж байна. 1 2 3 одоохон цаг нь дууслаа штэ. Та нарын хичээл ордог цагаас ч л хийж ин 45 минут. Та нар нэг хичээл 45 минут томотоо сучаач. За ханаашаарай. За тэгвэл Библи хизээ бичигдсэн бэ? Библиэд Бурхан өөрийнхөө сэтгэлийн шингээсэн гэж хэлдэг. Одоо бид нар AD хэдэн онд амьдарч байгаа вэ? 2018. За AD гэж ядаж мэдэх байлгүй дээ. AD гэж юу гэсэн үг вэ? Мэдгүй юм уу? Яв сони. Нэг. Ачаа. За багш нэгэс AD гэдэг зүйлийг тайлбарлаж өгье. Айгу амархан штэ. Хараа. AD гэдэг нь Монгол үгээр манай ирнэ гэсэн үг. Ойлгосноо? Тэгэхээр одоо чи бид нар манай ирнэ хэдэн онд амьдарч байгаа юм? 2018 онд амьдарч штэ. Ойлгомжтой юу? За тийм учраас жоохон мэдлэгийн төвшингийн дээшлүүлэх гээд AD гэж бичсэн чинь буруутсан юм болов? За тэгэхээр бид нар цаг хугацаа гэдэг зүйлийг харах гэж байна. Библи нь хизээ бичигдсэн бэ гэдгийг хамтдаа харъя. За тэгэхээр Библи маань одоо BC-г гараад ирэнгүүт нь толгой нь хэрэгцсэн үгүй юу? BC гэдэг нь Before Christ гэсэн үг. За AD гэдэг нь Anno Domini гэсэн үг. За манай эртний өмнөх гэдгийг дэлхийн нийтийн хэлбэр баггүй юу? Араа BC гэж хэлчихэ. Ямар мундаг альхасэт вэ? Манай эртний гэсэн үг баггүй юу? Тэгэхээр Библи маань хизээ бичигдсэн бэ гэхэл манай эртний буюу Before Christ BC 1500 оноос эхлээд манай эртний 100 онд Библи маань бичигдэж дууссан. Тэгээд Библийн хамгийн эхний ном нь Эхлэл ном. Тэгээд хамгийн сүүлийн ном нь Илчлэл ном. Ингээд Библи маань нийтдээ 1600 жилийн турш бичигдсэн ном баггүй юу? Бурхан 40 орчим хүнээр бичүүлсэн байна. Өөрийн үгэн альдаад. Тэгээд Библи маань дотроо их сонин харахад ганцхан ном. Тэгсэн мөртлөө хуучин гэрээ нь 39 ном, шин гэрээ нь 27 ном байдаг. Нийлээд хэд гэж юм? 66 ном. Тэгээд Бурхан өөрийнхөө ухаанаар 40 орчим хүнээр Израиль гэдэг хүмүүсээр дамжуулан Библийг бичүүлсэн байхгүй юу? Библийг бичүүлсэн. Тэгвэл хардаа энэ дархан дамжирдаг хүүхдүүд байна уу? Дарханд очивдсан хүүхд. Тэнд нэг хүүхд шүү дээ. Үдсэн. За. Бүгдээр очив юм. За буулгах чи. За тэгвэл асууя. Дарханд шин дархан гэж байдаг. За шин дарханы шин хороол нь хэдэн байшинтайг мэдэх хүүхд байна уу? Мэдгүй. 8 таахгүй шүү. За зүгээр өгөрэй. Би дарханы хүн. Би дарханд амьдарч байгаад 2 жилийн өмнө Эрдэнэтэд очсон. Дархан 1 2 3. За хамаагүй ойлгохгүй шүү. Дарханы шин хорооллын байр нь 27 байртай. Хуучин хороолол гэж байдаг.
Хуучин хорооллын байр нь агуу сонь. Манай ихнэр хуучин хорооллын 31-т амьдардаг байсан. Хуучин хороол нь 39 байртай. Би болохоор 20 дугаар байшинд нь амьдарсан. Манай ихнэр болохоор 31-д нь амьдарч байсан байна. Тэгсэн чинь нийлээд шин дарахны хуучин хороол шин хороол нийлээд 66 тай гэсэн үг байхгүй. Гэж сонирн байгааз очиад үзэх юм бол тоонууд нь бүгдөө явж байгаа. Шин хороол нь 27, хуучин хороол нь 39. Ингээд байж идэх байхгүй юу? Чэжлэг амархан байгааз би ингээд ухаарсан байна. Ямар сони Библи дээр яг энэ тоо байдаг штэ. Тэгсэн чинь дарахны бүх барилга тэгээ хэрэгцсэн байгаа юм да. За тэгээд бурхан яаж бичүүлсэн бэ гэхээр хүнд бурхан өөрийн үгэн хэлээд бичүүлсэн байна. Хамтдаа 2 дугаар Петр 2-ын 1-21-ийг хамт уншъя. 1-21-ийг хизээч хүний хүслээр гарсангүй харин ариун сүнсээр хөдлөгдсөн хүмүүс бурханаас айлджээ. За тэгэхээр яаж бичүүлсэн бэ гэвэл тэнд гарч байгаа нэг юм хэлбэлзэл ирээл тэр хүн юм бичиж байна. Яг үнтэй адилхан бурхан хүнд үгэн айлдаад хүн ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэвэл бичээж гэдэг үүргийг гүйцэтгсэн. За та бүхэн боддоо. За цэцэрлэг сургууль дээр манай багш ангийнх нь багш та бүгдээр цээж бичлэг хийлгдэг үү? За цээж бичлэг хийлгдэг. За тэгвэл одоо багш нь хэлдэ бүгдөө бичээрэй. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэд хэлэх юм бол та нар бичих үү? Бичдэг штэ тийм ээ? Тэгвэл тэр цээж бичгийг бичиж байгаа агуулга нь манай хүүхдүүдийн өгүүлбэр үү? Эсвэл багшийн нь хэлж өгсөн өгүүлбэр үү? Багшийн нь өгсөн үг үстэй. Түүнийг би өөрийнхөө санаанаасаа бичсэн үү? Би сонсоод бичсэн биз дээ. Би болохоор зөвхөн бичээч гэдэг үргийг гүйцэтгэж байгаа та яг л адилхан байна. Яг л үнтэй адилхан бурхан 1 2 3. За тэнд сууж байгаа ой. Тэр цаатлаас хоёр дахь башуугаараа өөрөж хэлээд юм. Хөөе. Наашаараа сууш. Энд ирчээд гэрийнхэн хоолыг бодоод байгаа юм уу? Библи гэдэг номыг бурхан хүн дүгэн айлдаад хүн үнийг нь бичсэн байхгүй юу? Түүнээс хүн энийг өөрийнхөө санаагаараа бичээл хүн өөрийнхөө бодлоор бичээгүй гэсэн үг. Тийм учраас Библи дээр ингэж хэлж байгаа. Нэг ч иш үзүүлэг хизээж хүний хүслээр гарсангүй харин ариун сүнсээр хөдлөгдсөн хүмүүс бурханаас айлджээ. Бурхан үгээ айлдахад хүн түүнийг нь бичсэн гэсэн үг. Тийм учраас үнийг юу гэж хэлдэг вэ гэхээр Holy Bible гэж англи үгээр хэлэнгээ юу гэж хэлдэг вэ гэхээр Библи буюу Бурханы үг гэж хэлж байгаа. Бурханы үг. Тэгэхээр энэ Библи чинь хэний үг байх нь вэ? Энэ чинь хүний бичсэн ном байх нь вэ? Бурханы үг байх нь вэ? Бурханы үг ойлгосноо? Библи хэний үг гэсэн бэ? Багшийн үг үү? Хэнийх нь үг вэ? Бурханы үг битгий мартаараа ойлгосноо? Библи бол Тэнгэр газрыг бүтээсэн эзэн Бурханы үг байхгүй юу? Бид нэр ингэж итгэж болно. Яагаад гэвэл бид нар Библийн үгийг сонсож байгаа учраас. За тэгвэл Библи дээр юу гардаг вэ гэвэл хамгийн анхны бүтээл Эдений тухай гарна. Ноагийн авдрын тухай гарна. Израиль улсын тухай гардаг. Тийм ээ? Тэгээд бүр дэлхийн төгсгөлд юу болох тухай хэлж өгөн. Улаан тэнгисийг бурхан яаж хуваснаа ч хэлж өгөн. За тэгэхээр хардаа энэ газар дээр бурхан бүгдийг бүтээсэн гэдгээ Библи дээр бидэнд эхлүүлээд Библийн хамгийн ихний хуудасны тийм ээ Эхлэл гэдэг номын 1-р ишлэл нь ийм үг өгчдөг. Дэлгэцэн дээр багш нь оруулсан. Хамт уншия. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Эхлэл 1:1. За. Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэдгийг хэлж байгаа юм. За хардаа. Та нар энэ дотор юу байгааг мэдэх үү? За хүн болгонд өөрийнхөө ярьж байна. Айл байгаа хүн байгаа гэл тийм ээ. Тэгвэл энэ дотор юу байгааг нь хийсэн хүн нь мэдгүй юу? Мэдэн штэ. Багш нь энэ дотор юу байгааг нь бол мэднэ. Яагаад? Би өөрөө бүтээж хийсэн учраас тийм ээ. Би энэ дотор нь хийсэн учраас би мэдхүү эсвэл та нар мэдхүү? Би мэднэ үстэй. За юу байгаа вэ гэдгийг нь харуулъя. Яагаад гэвэл
Багш нь өөрөө энэ хаалганы ард нэг зүйл хийцэн байгаа. За юу. За одоо бүгдээ харъя. 1 2 Сонсгоосоо эхлээд төрүүлээд хариу хэлдэг хүүхэд ямар хүүхэд гэлээ? Монхог, тийм учраас чимээгүй суух хэрэгтэй ойлгосноо. Хэдгээр нэг үлээ? 6-гийн томотоос шүү. За. Багш нь юу байг харуулъя? Яач ин? Та нарыг хараад гайхаж шít. Ваа, юу олон хүүхдүүд вэ гэж байна. Тийм ээ нөө. Хөдлийн хүүхдүүд ямар их олон юм бэ гэдэгж байгаа зү. Багш нь үүнийг хийсэн юм чи би мэдж байгаа тийм ээ. Тэгвэл үүний дотор юу байгааг та нар мэдэх үү? Мэдгүй шít. Энэ дотор хэн хийснийг би л мэднэ үстэй. Би бүтээч гисэн учраас би хийсэн учраас хийсэн зүйлээ би мэдгүй юу? Мэдэн гэсэн. Хардаа энэ дотор нэг бүжгэлж байгаа нөхөр гэж байгаа. Тийм үү? Яста валарч байгаа зэнд. За тэгвэл энэ дотор юу бол? Мэдхгүй өстэй. Бүтээсэн би мэдхүү. Мэдэн. За тэгвэл энд өмөлөд байгаа хүүхдүүдийг тийм ээ бас нойрнурж байгаа хүүхдүүдэд харуулъя. Ван дотор ивч байгаа өстэй. Йоо өстэй яг нойр хүрээл унтах гал байж юм тийм ээ. Өстэй амьдрал ямар гоё юм бэ гэж байж байгаа. Тийм ээ нөө. Тэгвэл энэ дотор юу гавэ? Энэ дотор нэг амар хүүхэд байгаа. Одоо хараа. 1 2 3 Ханыг цуу мөрөгдөг хүүхэд. Толгойноос амар. Хатуу толгойтой охин байгааз. За энэ дотор бүгдийн багш нь хийсэн учраас багш нь мэднэ үстэй. Тэгвэл энэ тэнгэр газрыг бүтээж байгаа бүх зүйлийг бүтээсэн нэгэн өөрийнхөө бүтээсэн зүйлээ мэдгүй юу? Тэгвэл Библийн хамгийн эхлэл номон дээр эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн байгааз. Тэгвэл бурхан энэ газар дээр юу бүтээснээ бүгдийг хэлж чадахгүй юу? Чадна гэсэн үг байхгүй юу? Чадна гэсэн үг. Энэ дотор хадаа гоё цэцгэс байна. Тийм үү зү? Тийм учраас бурхан бидэнд хэлж байгаа юм. Энэ гэрлийг, энэ тэнгэрийг, энэ ургамлыг, энэ нар сар оддыг, энэ хүн болоод амьддыг, шуу болоод загсыг би бүтээсэн юм аа гэдгээ бурхан бидэнд хэлж байгаа юм. Ойлгож байна уу хардаа? Бүгдөө Исая 40:26 хамт уншия. Хараага өндөр дөргөн тэдгээрийг хэн бүтээснийг харах тун. Төг төмдийг нь тоо ёсоор нь авчирч бүгдийг нэрээр нь дууддаг нь тэр юм. Агуу хүч сүр жавхлангийнх нь уламаас тэндгээрээс нэг нь ч алдагдаагүй. Исая 40:26. Хүүхдүүдээ хараага өндөр дөргөн тэдгээрийг хэн бүтээснийг хар гэж байгаа байхгүй юу? Бид нар хараа бүтээсэн зүйлсийг нь харах юм бол бурхан байдаг гэдэгт итгэж чадна. 1 2 3 бос. Чи бос. Дэше 2 гараа өрг. За тэгээ зогсчих. Тэгээ дахиад яриад үзээрэй. Босох уу? Суух уу? Тэр малгайтай хөвт. За одоо хичээл жоохон дундаа ороод ирсэн чинь багштайгаа дундаа ороод инггүй юу? Тэр хаагур сууж байгаа охтууд ч гэсэн сайн сонсоорой. Тэр ихснэр шигээ сайн сонсох ёстой шин баг ангийнхан. За, гараа өндөр дөрөг. За, тэгээ зогсчихъя. За, бүгд наашаарай. Өмөлөд байх юм бол ингээд семинар сонсох болно, тийм ээ? Тийм шүү дээ. Өөрөө л хүмүүсийн хариуцлага өөрөө өөрнө. За. Тэгвэл бурхан бидэнд хэлж байгаа юм. Хараага өндөр дөргөн тэдгээрийг хэн бүтээснийг хар. Бид нар жоохон бүтээсэн зүйлсийг нь дамжуулаад харах юм бол тэнгэр газрыг бүтээж, ан амьтдыг бүтээж, энэ бүх зүйлийг бүтээсэн бурханыг бид нар мэдж чадна. Ойлгосноо? За. Хардаа. Еврей 3:4 дээр бурхан ингэж хэлсэн байна. Хамт уншийе. Учир нь альва барилга хэн нэгнээр баригддаг, харин бүх юмсыг барьсан нь бурхан мөн. 3:4. За тэгвэл хардаа хамгийн цаатлын тэнгэр газрыг бүтээсэн нэгэн бол хин бол? Тэгвэл тэр голын байшин барьсан. Бурхан уу? Бурхан байшин байсан уу? Наатын майхныг хүн барьдаг үстэй. Энд байгаа барилгыг хэн барьсан бэ? Аяндаа бий болсон уу?
Үгүй дээ. Та нарын сууж байгаа сандал аяндаа бий болсон уу? Аяндаа бий болоогүй. Хэн нэгэн бүтээж барьсан учраас л бид нар дээр нь сууж байна. Энэ чуулганыг ч гэсэн хэн нэгэн барьсан учраас бид нар энэ чуулган дотор сууж байна. Тийм үстэй. Тэгвэл бидний суугаад явж байгаа аюулгүй тэнгэр газрыг энэ дэлхийг бүтээсэн нэг юм бэ? Инкер хөөхтүүд ингэ наач аяндаа. Наач өөрөө бий болчихсон шүү дээ. Гэдэг зүйл дэдэгдэг бахна. Тэгвэл бурхан Библиэлд юу гэж хэлдэг вэ? Тэнгэр газар болоод бүх зүйлийг би бүтээсэн юм аа. Би энэ газар дээр бүх зүйлийг барьсан юм аа. Монгол гэрийг монгол хүмүүс барьдаг тийм ээ. Тийм биз дээ. Монголчууд монгол гэрлийг ямар дистралалтаа яаж барихаа мэдэх үү? Мэддэг. Тэгвэл хардаа тэнгэр газрыг бүтээсэн бурхан яаж тэнгэр газрыг бүтээж дэлхийг бий болгосноо дистралыг хэлж чадахгүй чадахгүй юу? Чадна шүү дээ. Бурхан чадна. Хардаа ийм гоё барилгыг, ийм гоё байшингуудыг хүн ингэж гоё барьж байна. Гоё гоц. Ямар гоё байшин бэ? За тэгвэл энэ байшин мод ургацсан байгаа. Үгүй энэ байшин аяндаа ингэж бий болох уу? Ха? Зарим нь үүнийг харахаараа аяндаа гэдэг. 100 жил өнгөрлөө. Ийм байшин бий болох уу? Болохгүй шүү дээ. Хэн нэгэн барихгүй юм бол яагаад ч аяндаа бий болохгүй. Тийм ээ? Энэ байшин, энэ хотыг, энэ бүх зүйлсийг хүн барьсан. Хүн барьсан. Ийм том хотод байшин. Энэ хардаа бүр ийм ч гоё загвартай байшин ч байна. Хардаа бүр ийм гоё. Тэгээ бүр ийм гоё. За тэгвэл энийг хэн барьсан бэ? Энийг харахаараа хоо гэхгүй гоц. Ойлгохгүй болохоор. Үүнийг бурхан бий болгосон. Энийг судлаад ч бид нар дийлэхгүй байна. Тийм ээ? Ийм гайхамшигтай зүйлсийг, ийм гайхамшигтай тэнгэр эрхсийг, ийм гайхалтай одод гариг эрхсийг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн байхгүй юу? Ха? Бурхан ингэж хэлж байгаа. Хамтдаа Йов 26-гийн 7 хамт уншъя. Илчилгүй хоосон дээр умардыг дэлгэж гэж яваад. Илчилгүй хоосон дээр бурхан умардыг дэлгэж гэж юу гэсэн үг вэ? Бурхан хоосон газар дээр газар дэлхийг өлгсөн юм а гэж хэлж байгаа. Хардаа дэлхий агаарт тогтож байдаг гэж байгаа. Багш нь энийг ингээл тогтоочихвол та нар яах вэ? Бүр гайхах байх тийм ээ, гар өрг. Өрг гэж байна. Энийг би агаарт тогтоочвол та нар яах вэ? Гайхах нэцтэй. Өстө боо юм болоод маргааш телевизээр гарах байх тийм ээ. Тэнд нэг багш өстө агаар дээр аягны тавгийн бишээ. Аягны тагийн тогтоочлоо гэл тийм ээ. Өстө боо юм болох байх тийм ээ. Гэхдээ даанч боломжгүй. Харин гэтэл бидний амьдарч байгаа, бидний дээр нь суугаад явж байгаа энэ дэлхийг бурхан энэ сансар өгтөргүүд агаар тогтооцсон байдаг. Тэнийг Библийн илчилгүй хоосон дээр умардаг дэлгэж гэж хэлж байгаа. Энэ үг нь хизээ хэлэх зүг вэ гэхээр тийм ээ. Одоогоос тийм ээ Йов ном маань 1500 жилийн өмнө бичигдэж ирсэн. Манай эртний өмнөх 1500 оноос өнөөдөр бид нар 2018 онд амьдарч байна гэх юм бол бурхан 3500 жилийн өмнө бидний амьдарч байгаа дэлхий чинь агаарт тогтож байдаг юм а гэж хэлж байгаа байхгүй юу? Гэтэл эрдэмтэд үүнийг хизээ нээснийг мэдгүй. Нэг 1800 оны хавцаал нээсэн. Одоогоос нэг 100 гаруй жилийн өмнө нээчихсэн байхгүй юу? Гэтэл Библиэлд хэдэн мянган жилийн өмнө нээсэн гэж байна? 3500 жилийн өмнө үүнийг хүн хэлж чадах уу? Эсвэл бурхан хэлж чадах уу? Бурхан хэлж чадна үстэй. Тэгээд хардаа эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг юм а гэж хэлж байгаа. Энэ дэлхийг харах юм бол эзгүй хоосон газар дээр дэлхийг байж байгаа үстэй. Тийм бооз. Энэ үг чинь баггүй юу? Йов 26-гийн 7 дээр. Эзгүй хоосон газар дээр дэлхийг өлгөсөн нэгэн бол тэнгэр газрыг бүтээсэн бурхан юм.
Гэтэл эртний хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхээр төсөөлж байгаа нь Египтчүүд, Энэтгчүүд, эртний Шумерчүүд тийм ээ эртний Египтчүүд юу гэж бодсон бэ гэхээр нэг хүн ингээл ингэж бүхийгөө Тэнгэр иргэсийг байлгадаг гэж төсөөлсөн бэ. Ийм зүйл байх боломжтой юу? Энэтгчүүд могондор тийм ээ яст мэлхийн дээр заа тэгээд дэлхий тэгээд нар байдаг а гэж үзсэн байна. Энэ мөн үү? Одоо ингэж бид нэр итгэх үү? Үгүй үстэй. Хэзээш бид нэр ингэж итгэхгүй. Гэтэл энэ нарны 9 аймгийг Тэнгэр газрыг бүтээсэн бурхан хэлж өгөхгүй бол өөр хэн бидэнд дэлхий хардаа эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгсөн гэж. Тийм бооз өлгөөгд тогтоочсон байгаа ч өлгөөд тийм ээ ямар нэг юмар наагаад тогтооцсон юм шиг л дэлхийн агаарт гэж байгаа. Үүнийг хэн барьж байгаа вэ? Доороос нь модоор тулаад байж байгаа юу? Эсвэл дээрээс нь олсоор татж байгаа юу? Үгүй үстэй. Тэнгэр газрыг бүтээсэн эзэн бурхан биднэрт Библиэлд хэлж байна. Би барьж байгаамаа. Би тогтоосон юм аа. Би эзэн нь юм аа гэж хэлж байгаа. Тэгээд хардаа энэ нар байна. Нар байгаа үстэй. Бод, дэлхий, ангараг, бархас байд, санчир. Хардаа би хаана нь байгаа вэ гэвэл бид нар бол ерөөгцсөн тэр дэлхий дээр амьдарч байгаа. Нар дээр хүн амьдарч болох юм уу? Болохгүй зү. Бид нар хаана амьдардгийг мэдхөө. Тэр дэлхий ногоон өнгөтэй байна уу? Бид нар тэр дэлхий дээр амьдарч байгаа байхгүй юу? Энэ бол ерөөгцсөн газар. Энд л хүн амьдрах боломжтой. Энд л хүн амьдардаг. Энэ дэлхий дээр ан амьтад, хүн, ус ургамал, модод бүх зүйлс байж байгаа. Гараа болвоосоо. Бид нэр ерөөгцсөн газар амьдарч байгаа хүмүүс байхгүй юу? Бурхны бүтээж өгсөн газар. Тийм бооз хэрвээ дэлхий жоохон урагшлах юм бол шууд шатана. Бод бол маш их шатаж байдаг газар учраас тэнд ус гэдэг зүйл үгүй болно. Тэгвэл хүн амьдрах боломжтой юу? Боломжгүй. За тэгвэл жоохон хойшлоод ангараг дээр очие. Бүх юм шууд айс болно. Мөс болно. Мөс. Тийм ээ, шууд хөлдөн. Хүүтэн газар бид нар амьдарч чадах уу? Чадахгүй зү. Боо юм болно зү. Тэгвэл бурхан биднийг амьдруулж чадхаар хамгийн тохиромжтой газар болох энэ дэлхийг бүтээгээд түүн дээр биднийг амьдруулж байгаа байхгүй. Тэгвэл энэ дэлхий дээр бид нар чинь ерөөгцсөн газар нь амьдарч байгаа хүмүүс байхгүй. Тийм учраас бүр энэ газар доороос бурхан хоол хүнсийг гаргаж өгдөг гэж хэлж байгаа. Йов ном маань 3500 жилийн өмнө хэлэгдсэн. Хамт уншия. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд гал мэт дор доторх нь хуйлралнаа. Галаар мэт дор доторх нь хуйлралнаа гэж байгаа. Энэ юу хэлээд байгаа вэ гэвэл дэлхийн цөмийг хэлж байгаа. Яаж 3500 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс энэ дэлхийн цөмийг нээж чадах уу? Тэнд тийм судалчмаар багж байсан уу? Байхгүй. Гэтэл Библиэлд 3500 жилийн өмнө энэ дэлхийн дотор чинь цөм байдаг юм а гэдгийг бурхан хэлж өгсөн байна. Хардаа. Ингээд судлаад үзэх юм бол энэ дэлхийн төв дотор чинь цөм байж байгаа. Маш халуун. Бүр нартай адилхан 7000 градусын халуун. Тэр дотроо хуйлдардан эргэж байдаг учраас энэ дэлхий дээр соронзон орон гэдэг зүйлийг үүсгээд таталцал гэдэг зүйл бий болж байгаа учраас бид нар энэ дэлхий дээр яаж явж байгаа вэ? Чөлөөтэй яваад байгаа байхгүй юу? Хэрвээ энэ байхгүйсэн бол тийм ээ бүх юмуд ингээд жингүүдэд явж байгаа гэсэн. Хөөрөөд явж байгаа гэсэн байна. Сансар дэшээ гарахаараа бүх юм жингүүддэг тийм ээ. Ямар нэгэн татах хүч байхгүй байгаа учраас л өөрөө ингээд хөвөө явж байгаа гэсэн байна. Агаал. Тэм учраас энэ дэлхийд бурхан бүх зүйлийг бүтээсэн учраас бид нар тухтаа сууж, тухтаа явж, тухтаа амьдрах шалж байгаа. Хэрвээ байхгүйсэн бол үсрэхэлд юм бол сансаас гарч байгаа. Тийм ээ. Тийм учраас бурхан бид нарыг ийм гайхалтай дэлхий дээр амьдруулж байна. Бурхан бүр урдчлан хэлээ түүнийгээ бидэнд хэлж өгч байгаа. Хардаа. Бүр хаа байсан манай эртний өмнөх 1500 онд бичигдсэн номон дээр яаж өнөөдрийн бидний дөнгөж саяхан мэдсэн шинжлэх ухааны баримт нотлохоо байх вэ? Тийм богоц. Энийг бол сая манай эртний өмнөх 100 онд 1936 онд л энэ дэлхийн дотоод цомыг нээж мэдсэн. Гэтэл
Библи хизээ хэлсэн гэж байна. 3500 жилийн өмнө. Тийм бооз? Тийм ээ нөө? За хардаа. Энэ байгалыг энэ бүх зүйлс хаана байдаг вэ? Энэ дэлхий дээр байна. Өөр ямар ч газар байхгүй. Тийм учраас Бурхан бидэнд ингэж хэлж байгаа. Хамтдаа Исая 45:11-ыг хамт уншъя. Тэнгэрсийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн. Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Оршин суугчдтай болохоор үүнийг бий болгов. Би эзэн өөр байхгүй. Тэшээсэн байгаач. Бурхан энэ тэнгэр газрыг, энэ дэлхийг бүтээгээд хэнийг амьдруулахаар бүтээсэн гэж байна. Хүмүүсийг, амьтдыг, энэ бүх зүйлийг байлгаж оршин байлгахын тулд Бурхан энэ дэлхийг бүтээсэн гэж хэлж байгаа. Надаас өөр Бурхан байхгүй, надаас өөр эзэн гэж байхгүй. Исая 45:11 энэ үзэгсэлэнтэй байгалыг, энэ гоё ногоон талыг, энэ сармагчин, энэ шашууг, энэ баавгаг, энэ амьтдыг, энэ моорыг хэн бүтээсэн юм шиг байна? Бурхан бүтээсэн бөгөөд энэ King Kong-ыг хэн бүтээсэн бэ? Хүн бүтээсэн үү, Бурхан бүтээсэн үү? Бурхан бүтээсэн юм биз дээ. Гэтэл хүн King Kong-ноос үүсэлтэй гэдэг байгаа байхгүй юу? Бид нар энэ манай өвөг эцэг мөн болоо. Биш үстэй. Яаж энэ сармагч бидний өвөг эцэг байх юм бэ? Ийм цараймтай. Тийм ээ. За хамтдаа Дуулал 104:24-ийг уншъя. Аяа эзэн, таны ус хичнээн их вэ. Мэргэн ухаанаар та тэр бүхнийг бүтээжээ. Дэлхийн баялгаар тань дүүрэн юм. Энэ дэлхий дээр байгаа бүх юмс, бүх бүтээсэн зүйл нь Бурханы бүтээл байхгүй юу? Эзэн, таны ус хичнээн агуу вэ. Таны мэргэн ухаан ямар гайхамшигтай вэ? Тэгж хэлж байгаа. Та нар судлаад үзэх юм бол гайхна. Энэ зэрлэг үхэр, энэ үзэгсэлэнтэй байгаль дээр байгаа бүх зүйлсийг Бурхан бүтээсэн. Тийм учраас Бурхан ингэж хэлж байгаа. Та нар намайг байхгүй гэж бодож юм. Тэгвэл та нар ядаж араатан амьтдаас асуу. Хамт уншъя. Одоо араатан амьтдаас асуу. Тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шуудаас асуу. Тэд чамд хэлж өгөг. Йов 12:7. Араатан амьтдаас асуух юм бол Бурхан үүнийг бүтээсэн гэж хэн хэлэхгүй юм бэ гэж хэлж байгаа. 1 2 3. Одоохон дуслаа. Йов 39:27-оос 30 дээр бүргэдний тухай хэлж гисэн. Би уншиж өгье. Өндөр талан бүргэд чиний тушаалаар нисэж өндөр оргил дүүрээ зэсдэг үү. Тэр нь хавцалд амьдарч чулуун зохио бэхлэлт газарт амарч хонголдог. Тэндээсээ бүр олзоо хайдаг. Түүний нүд нь аз холоос хардаг. Үр зулзуунууд нь цус хөгдөг. Өвтлүүдийн хаан байна. Тэр тэнд байдаг бүлгөө гэж айлдав. Бүргэд маш холоос юмыг хардаг. Тэгээ маш ухаантай амьтан. Хардаа энэ вэ. Танд бүргэдийг харсан уу? Монгол зөндөө байдаг. Энэ амьтан шүү дээ. Өндөр уустай үүрээ зэсдэг. Хинж очиж чадхаагүй газар. Тэгээд энэ бүргэд ангаа ингэж барьж иддэг хардаа. That they can never see coming. The bald-headed eagle. Одоо яраарай. Загас шүүрлээ. За. Энэ том загсыг бүргэд тэр өндрөөс харж байгаа байхгүй юу? Усан дотор байгаа загсыг харж чадчихна шүү дээ. Амар гоц. Бүргэдэд энэ нүдийг хэн өгсөн бэ гэж асууж байна. Бүргэд хоорондоо ярьж байгаа бүгдөө нүдээ юм мундаг болгоцгоо гэж ярьсан уу? Үгүй байх тийм ээ. Хизээж бүргэд гэдэг амьтан хэрвээ хувьсан явсан бол замдаа тийм ээ амьтан барьж идэгч байгаа нүд нь муу учраас юм мөргөөл үхээд өгөх. Тийм ээ. Ийм төгс хараатай болохын тулд олон бүргэд үхэж ижил нэг бүргэд төгс хараатай болно тийм ээ.
Тэгвэл энэ газар дээр бүргэд гэдэг амьтаа алиужийн устдаа тусчих байхгүй юу? Аяндаа хувьсаж өөрчлөгддөг гэдэг зүйл байдаггүй. Бурхан анханаас нь бүтээсэн учраас хэлж байгаа юм. За тэгээд энд бас бүргэд яаж хоол иддэг вэ гэдэг бичлэг. 이번에 만날 친구는 아주 특이한 식성을 가지고 있어. 아무도 먹지 않는 음식을 먹기 때문에 먹이를 얻기에 За харах юм бол энэ ухааныг хэн өгсөн бол Бурхан л өгнө үстэй. За бидэнд бас цаг байхгүй учраас багш нь дахиад нэг амьтныг харуулад Исая 36-ыг хамтдаа уншийе. Негевийн араатнуудын тухай зун тэд эм болон эр арслан хорт болон нисдэг могоо гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон эрдэнэсээ тэмээний бүхэн дээр ачин өөрсдөд нь ямар ч тус болохгүй уус руу зөөж байна. Энд нэг улаанаар тэмдэглэсэн үг харж байна уу? Нисдэг могоо гэж бод. Хэрвээ Бурхан үнэхээр дэлхийг энд байгаа бүх хан амьтдыг бүтээсэн бол нисдэг могоо байгаа юу? Хэрвээ байх юм бол та бүхэн Библиэд итгэж чадах уу? Бурхан байдагт итгэж чадах уу? Тэгвэл багш нь харуулъя. За, хардаа. Энэ нисдэг могоо байна. Нисдэг могоо. Энэ могооны нэр нь болохоор Paradise гэж хэлэгддэг. Энэ могоо 200 метрээс дээш бүр гардаг, тэгж нисч чаддаг. Биеэ сэлбэртэй болгож байгаа долгио үсгээд тэгээд нисдэг могоо байхгүй. Библиэл дээр энэ амьтны тухай хэлсэн байна. Энэ амьтан. Хардаа. Хараа багш нь харуулж өгье. Могоо бол амьтдын ертөнцийн дундаа хамгийн аимшигтай, хүчрэг ан хийдэг махан элчтэй амьтдын нэг юм. Ийм могоо нисдэг гэж та дуулсан уу? Зүүн өмнөд Азийн ой шугууд болтоор нисдэг могоо байдаг. Нисчино. Нисчөөстэй. Агаарт ойролцоогоор 245 м зайг туулж чадах бөгөөд энэ амьтны энэхүү чадвар бол баталцны хүчийг сөрж чаддаг байгаа юм. Өндөр төгөөс нисэх гэвэл өөрийнхөө бие өөрчлөх шаардлагатай. Биеийн агаарыг гадагшаа гаргаж биеийн хэлбэрээ хавтгайлж өргөнийг 2 дахин нисгэж хатвар хэлбэрт оруулдаг. Ингэсний дараа бие ээс хэлбэртэй болгож агаар төхөөрөх хугацаанд давлгаалах мэт хөдлөн бүрхэлтний хүчийг үүсгэдэг байна. Нисчино хөрүүлэн чадварлаг агаарын дайрал гэж хэлж болох юм. За. Библиэлд бичигдсэний дагуу нисдэг могоо байна уу? Тэгвэл Бурхан тэнгэр газрыг бүтээсэн нь үнэн байна уу? Үнэн байгаа үстэй. Үнэ. Тэгэхээр Бурхан бидэнд Библиэр дамжуулан би тэнгэр газрыг бүтээсэн юм аа гэж хэлж байгаа. Дээрээс нь бас нэг амьтныг маш товчхон хэлж өгье. Тэмээн Херол гэдэг амьтан байдаг. Энэ амьтанд мэрэгэн ухаан гэдэг зүйл байдаггүй. Мартамхай тэгээд тийм ээ ухаан мут амьт. Зардаа энэ амьтан их царай мут. Тийм үү? Энэ амьтныг хүртэл бурхан байсан. Өөрийнхөө өндгөө гаргачаад тийм ээ амьтан дээр ирэх юм бол хаяа цутаачдаг. Тэгээд өндгөө мартчихдаг. Ийм ухаангүй амьт. Хаан өндгөөснөө мартаа тэгээд өөрийгөө бод явуудаг. Тэгээд нөгөө амьтандаа баригдах гээд ирэхээр яадаг гэхээр Иесус рүү долгоогоо ичдэг. Тэгээд миний нүдэнд харагдахгүй бол нөгөө амьтан байхгүй гэж бодоод тэгээд байруулж иддэг байна. Тэгэхээр яг ийм мунхаг амьтан байж болохгүй усгаараа миний нүдэнд тийм ээ хүн нарыг гараараа хачаад надад нар харагдахгүй байна. Энэ мунхаг хүн үү ухаантай хүн үү? Мунхаг хүн биз дээ. Миний нүдэнд нар харагдахгүй болохоос нар байгаа юу байхгүй юу? Бага. Яг л үнтэй адилхан. Бурхан байхгүй гэж хэлэх нь мунхаг хэрэг байхгүй юу? Надад л харагдахгүй байгаа болохоос бурхан байгаа юу? Байгаа гэсэн. Тэгвэл тэмээ яруу шиг амьдарч болохгүй гэсэн үг байна. Тийм мунхаг ажиллахгүй гэсэн үг байна. Тийм учраас тийм ээ бидэнд хэлж байгаа. За эндээс ганцхан зүйлийг хамтдаа одоо харъя. За. Тийм учраас Яа 38:36 дээр бурхан ингэж хэлсэн. Дотоод эрэгтэнд нь хэн мэрэгэн ухааныг оруулсан бэ? Оюун ухаанд нь хэн ойлголтыг өгсөн бэ гэж.
Бурхан өгөхөөс өөр байхгүй гэж байна. Тийм учраас хараа эзэн бурхан хүнийг тоон шорооноос бүтээсэн гэж хэлсэн. Хамтдаа Эхлээд 2:7 хамт уншия. Тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад гэж явааз. Бурхан хүнийг юунаас урлсан гэж юм? Шорооноос урлсан байхгүй юу? Гэтэл их сонин шинжлэх ухаан буюу анагаах ухаан судлаад үзсэн чинь хүн чинь шорооноос үүссэн байна гэдг нь нийцгсэн. Хараа. Шороо шиг ууз. Энэ шороогоор хийсэн хүн. Гэхдээ энд бурхан юуг өгөөд амьд болгосон бэ гэхээр сүнс гэдэг зүйлийг өгөөд сэтгэл гэдэг буюу оюун санааг өгөөд энэ бие гэдэг зүйлийг өгж иж энэ хүн гэдэг зүйл чинь бий болж байгаа байхгүй. Бурхан хүнийг шорооноос бүтээгээд амин амьсгалыг нь гэж гарч байгаа Библиэлд. Сүнсийг хүлээж оруулахад хүн амьд биетэй болж байгаа. Хүний бие дотор чинь сүнс байж хүн амьд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан биднийг бүтээхдээ сүнс, сэтгэл, бие гэдэг энэ гурван зүйлээр бүтээж гисэн байхгүй. Гэхдээ энэ биеийг нь шорооноос Бурхан бүтээсэн юм. Библи бидэнд гэж хэлж байгаа. Тийм учраас бие гэдэг зүйлийн шаардлагатай зүйлс байна. Хоол идэх, дур хүсэл, алдар нэртэй болох. Тийм үстэй. Бид нар энэ биеиндээ тийм зүйлийг хэрэглэдэг. Тэгвэл энэ оюун санаа юу вэ? Мэдлэгтэй, сэтгэл хөдлөлтөө, туршлага гэдэг зүйлийг хоримтлуулдаг. Тэгвэл энэ сүнс гэдэг зүйлийн хүсдэг зүйл юу вэ? Шашин, мэс чанар, мөнх ам гэдэг зүйлийг сүнс хүсдэг. Бурхан мөнхийн усыг бүтээж гисэн учраас л хүн мөнх ам гэдэг зүйлийг хайж байдаг байхгүй юу? Бурхан деваажин бүтээжсэн учраас л хүн деваажинд очихыг хүсдэг юм байхгүй юу? Ойлгосноо? Тийм учраас үхэл гэж хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр Яов 19:26 хамтдаа уншия. Арьс минь устгагдсан хонч би мах одоороо бурхныг харахлаа гэж гарч байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр энэ биенээс сүнс гарах агшныг л үхэл гэж хэлдэг байна. Ойлгосноо? Хүний энэ бурхны өгсөн ам амьсгаа гарахыг л үхэл гэж хэлдэг. Тэгэхээр энэ газар дээр хүмүүс тийм ээ үхэл гэдэг зүйлийг мэдрээд дахин сэргээд амьдарсан хүмүүсийн тухай маш олон яриа энэ дэлхийд байгаа. Тэр хүмүүс би деваажин харсан, би өөрийгөө харсан, би бурхныг харсан гэсэн хүмүүс зөндөө байна. Яагаад вэ? Энэ биенээсээ сүнс нь гарах агшинтаа юу харсан гэдэг зүйлээ энэ дэлхийн нийтээр ярьж байгаа. Тэгэхээр үхэл гэдэг зүйл маань арьс минь устгагдсан хонж би мах одоороо бурхныг харах болоо гэж бод. Би бурхныг харах болно гэдэг нь энэ биенээс сүнс минь гарах үед бурхныг харах наа гэсэн үг байхгүй. Ойлгож байна уу? Тийм учраас хүн гэдэг чинь сүнстэй. Дээрээс нь үхэл гэдэг зүйлээр бүх зүйл дуустдаггүй байх нь. Үхлийн цаана мөнхийн ертөнц хүлээж өгдөг байх нь. Үхэл гэдэг зүйл маань мөнхийн ертөнц очих үүд хаалга гэдгийг хэлж өгдөг байх нь. Тийм учраас бид нар тийм ээ сүнстэй байхгүй юу? Бурхан бидэнд сүнс гэдэг зүйлийг өгсөн юм. Ойлгосноо? Тийм л учраас бид нар тийм ээ Бурханы бүтээл байхгүй юу? Бид нар чинь. Тийм учраас хүүхдүүдээ тийм ээ өнөөдрийн семинараар дамжуулаад бид нар Бурханыг мэдж явах хэрэгтэй гэсэн үг байна. За тэгвэл бид нар юуны төлөө төрсөн хүн бэ? Хардаа. Хүн гэж юу вэ? Мөнхийн ертөнц гэж байна уу? Мөнхийн ертөнц гэдэг нь энэ биенээсээ гараад Бурханы өмнө очих үед мөнхийн ертөнц биднийг хүлээж байгаа. Тэгвэл би хэм бэ? Би гэдэг нь хэнийг хэлнэ гэсэн бэ? Сүнсийг маань хэлж байгаа. Тэгвэл энэ газар дээр Бурхан байгаа юу? Бурхан байна уу байхгүй юу? Байна. Тийм учраас Бурхан энэ гим нүгэл гэдэг зүйлийг шүүдэг. Тэгээд шүүлтийн дараа Деваажин там гэдэг газар байж байгаа. Тэр газрын тодтгол нь мөнхийн гэсэн утгатай. Мөнхийн там, мөнхийн Деваажин. Тэгвэл Деваажинд очихын тулд бид нар Есүстэй уулзаж тэр авралыг авч иж дахин төрж иж бид нар Деваажинд очино. Ойлгосноо? Бид нар үүнийг үргэлжлүүлэн сурах байхгүй юу? Тэгэхээр би юуны төлөө төрсөн бэ гэдгээ манай хүүхдүүд мартаж болохгүй байна. Тийм л учраас Бурхан энэ газар дээр ургамлыг амьдтыг хүний төлөө бүтээж өгсөн. Хүний төлөө. Энэ дэлхийг
Бидний төлөө бурхан бүтээж өгсөн. Харин хүн хэний төлөө бүтээгдсэн бэ гэвэл бурханы төлөө бүтээгдсэн байхгүй. Бид өөрийгөө бүтээсэн бурхан эзэнтэй уулзах ёстой маа гэж хэлж байгаа. Тийм учраас бид нар Библиэр дамжуулаад Есүсийг мэднэ. Тэгж байж бид нар зөв зам, үнэн, ам гэдэг зүйлийг олж авч иж тийм ээ хаана очих вэ гэвэл Деважинд очих. Тэгэхээр Библиэлд ингэж байгаа. Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй. Бид нар Бурхантай уулзахын тулд бид нар Есүстэй эхлээд уулзаж, түүгээр дамжуулж иж бид нар мөнхийн улсад очих юм. Ойлгосноо? 1 2 3 За өнгөлгүй шүү. Хүүхдүүдээ. Тийм учраас өнөөдөр хичээл маань энэ хүрээд дуусж байна. Бүгдээрээ хамтдаа харъя. Бид Бурханыг мэдхийг хүсэж байгаа юм бол бид эхлээд хэнийг мэдэх ёстой вэ гэвэл Есүсээр дамжуулж бай. Жишээл бид нар тийм ээ Бурхантай уулзч. Есүс бол энэ газар дээр хамгийн зөв зам, хамгийн үнэн, дээрэс нь мөнхийн юм байна. Тийм учраас бүгдээрээ хүүхдүүд маань өнөөдөр өргөжлүүлээд дараагийн цаг дээр бид нар уулзна. Одоо хэдэн минут тусарлах вэ? Хоолой өргөжлүүлэх үү те? За. Тэгвэл энэ хүргээд өнөөдрийн эхний цагийн семинараа дуусгаад за тэгээ бүгдээрээ хамтдаа завсралцгаая. Ойлгосноо? За, хамт залбирая. За, хоёр гараа хатгаад давхаагүй нүднүүдээ анаарай. За. Хайр болоод нэгүслэр дүрэн эзэн бурхан та бүх зүйлийг бүтээсэн гэдгээ бидэнд хэлж өгөөд мөн намайг бүтээсэн, тэнгэр газрыг бүтээсэн, энэ бүх зүйлийг бүтээсэн гэдгээ эзэн та бидэнд хэлж мэдүүлж ухааруулж өгсөн эзэн бурхан танд баярлалаа. Үлдсэн цагийн семинараар дамжуулаад илүү баттайгаар Библи үнэн бурхан амьд өршдгийг мэдж чадгаад бүхий л хүүхдүүдэд маань эзэн та тусалж өгөөрэй. Үлдсэн цагийг эзэн бурхав танд даатгалаа. Бидний үргэлж хайрладаг эзэн Есүс Христийн нэрээр гонзайлбарлаа. Амен.